Гэрлэгийн маань үнэтэй зөвлөгөөний цаг эхэлж байна. Тэгээ өнөөдөр яагаад үнэтэй зөвлөгөө гэж хэлж байгаа вэ гэхээр гэрлэгийн маань сонгож авсан зөвлөгөөний маань сэдэв бол гэр бүлээс шалтгааллах амжилт гэсэн одоо зөвлөгөөг хүргэн тэгээ үүнтэй холбоотойгоор ч гэсэн өнөөдрийнхөө бас зочдыг өнөөдөр студид бид урьсан. Тэгээ бас сонирхолтой ярилцлагуудыг хүргэсэн. Окей. За тэгээд өглөөний мэнд дахиад өмнөс ирж байгаа хүмүүст өнөөдөр миний та бүгдэд өгөх ёстой үндсэн зөвлөгөө бол ер нь гэр бүлийн гишүүд хэрхэн яаж харилцвал одоо амжилттай байх вэ гэдэг ийм сэдэв байгаа. Тэгээ нэм төргөнд анхаарах ёстой юм бол хамтд сэтгэл зүй чухал гэр бүл. За тэр дундаа хамгийн чухал юмыг гэр бүл судлаачид, гэр бүлийн сэтгэл зүй судлаачид, терапи гэдэг хүмүүс юу зөвлөдөг вэ гэхээр нэг нэгнийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээж амлалт өгөөд түүндээ заавал хүрдэг байх. Энэ бол гэр бүлийн гишүүдийг нэг нэгэнтэй одоо нэг нэгнийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээдэг тийм ур чадваруудыг суулгаж байдаг. Одоо жишээл юу гэдгийг бид нар бас харьцангуй үүрэг хариуцлагаас зүхтаах тийм сэтгэл зүй аяг их давмгаалаад байгаа юм шиг санагдаад байгаа. Жишээлбэл юу гэдгийг биеийг нь төрүүлсэн болохоос ухааныг нь төрүүлсэн биш ч гэдэг юм уу те. Тэгээ энэ бол ингээд автоматар одоо үүрэг хариуцлагаас зүхтаах гэдэг шүү дээ те. Хоёрдугаарт одоо юу гэдгийг ингээд аав нь тоондоо сайн. Ээж нь Монгол хэлэндээ сайн. Вау, миний хүс домондог. Тэгээ аяг хаглаа хийчихэнгүү тэнийга дуурайсан салган байт ингээд загнаад идэгчээд байна. Тэгэхээр гэр бүлийн гишүүд нэг нэгээ заавалчгүй дэмждэг байх. Маш том ийм амжилт гаргахыг хүлээхээс илүүтэйгээр эрт жижиг зүйлүүд дээр нь дэмжиж тэрэн цаашаага том зүйл болж хувирдаг шүү гэдгийг бас манай үзэгчид сайн ойлгосоо гэж хэлж байгаа. Энэ дээр нэг юм байна. Одоо нөгөө хэлсэн амлалтандаа заавалчгүй хүрч явах хэрэгтэй гэдэг дээр эмэгтэйчүүд бас их ийм талуудыг гаргадаг болов гэж бодож байна л доо. Одоо монголчуудын нэг үг хэлцүү гэдэг чинь эр хүн хэлсэн амдаа заавалчгүй хүрдэгэ гэдэг. Тэгэнгүүт одоо заавалчгүй л нөхрөөсөө одоо жишээлбэл хэлсэн амдаа хүрэх ёстой гэд өөрөөсөө хүлээлт үсээд байдаг. Яагаад намайг ингэж амьдруулна гэж чи яагаад ингэж амьдруулахгүй байна вэ гэдэг ч юм уу те. Илүү их нөгөө хүлээлт үсснээрээ эргээ сэтгэл дундуур байдал үсэж идэг. А гисэн мөртлөө өөрөө тэр хүнд амлсан амлалтандаа бас хүрэх нь бас юу л бол. Эмэгтэйчүүд нөгөө эр хүн хэлсэн амдаа хүрнэ эмэгтэй хүн бол хүрэхгүй гэдэг ч юм уу. Энэ тал дээр бас нэг юм зүйлүүд ажиглагдчихэдэг. Нөгөө нэг ангой байдаг сте. Үнсгэлжин шиг амьдруулна гэж яасан. Гэсэн чинь үнсгэлжин шиг л байгаа зү гэж те. Нөгөөх нь гэр цэвэрлээл ингээл нэгсэн чинь үнсгэлжин шиг амьдруулна гэсэн яасан. Тэгээ ер нь зүгээр ийм амлалт гэдгийг тийм ажил хэрэгч утга агуулгаар ойлгохоос илүүтэйгээр нэг нэгнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага гэр бүлийнх ч арай өөр хэм маягтай. Нэг зөөлөн софт гэж ярьдаг те. Тим өнцгөөс хандах хэрэгтэй зүйл байхгүй. Ийм яг л нэг юм гэрэний дагуу хийгдэж байгаа юм шиг те. За чи яг ингэх хэрэгтэй байсан бол ингэх хэрэгтэй байсан гэдэг ийм хатуу шаардлага тавиад л энэ. Ерөөсөө ажил хэрэгээр хандаж байгаа юм шиг л битгий хандаарай. Зүгээр эн чин хайда хүн л юм болсон умартах мартах юм гарч магадгүй л яах вэ. Гэхдээ нэг чухал ойлгох ёстой юм. Аль болохоор банк тэрийг сэдэж санаж гэж хайн хаягахгүйгээр л хандах ёстой л гэсэн үндсэн санаа явж байгаа байхгүй. Сая ингээд одоо юу гэдгийг гампраа ах мөгийгч хоёр гайхалтай гэр бүл тий гайхалтай асууд. Ягаад гэвэл хоёулаа нэг салбарын хүмүүс учраас нэг нэгэ маш сайн ойлгож байгаа. Тэгээд нэг үг гэдэг чинь бүх хүчрхэг ирчүүдийн ард талд тэдний алдаа оноод инсэлжээдэг ухаалаг эмэгтэйчүүд байдаг гэдэг шиг буцаагаад бүх хүчрхэг эмэгтэйчүүдийн ард талд тэдний алдаа оноо сул талын нөхчүүдийг ирчүүд эсвэл ар гэр бүлийн гишүүд нь байж байгаа. Тэгэхээр өөрт нь тодорхой хэмжээнд амжилт гаргахад нь тодорхой хэмжээнд сэтгэл ханамжтай амьдрахад нь нөлөөлж байгаа тэр хүчин зүйлүүдэд банк талархаж байх нь гэр бүл амжилттай байхын нэг үндэсүүд. Жишээ нь дүү хүүхдийг нь харж өгдөг хамаатан тий хэдий насныхаа тэтгэврт гарцсан ч гэсэн хоолыг нь хийгээд өгдөг ээж ах ихч мэдгүй өөр хүүхдийг нь хардаг эмээ өвөө тэр бүх хүмүүсүүдэд талархаж тэр үн цэнтэй зүйлүүдийг нь өөрсдийнх нь хийж байгаа зүйлийг өөрсдөд нь мэдрүүлэх нь бол хамгийн чухал зүйл байхгүй. Тэгээ үйл үүр гэж ярьдаг шүү. Та юуг тарин түүнийгээ хураа. Та тэр хүмүүс сайн сайхан зүйлийг хэлж, сайн сайхан зүйлээр урамшуулсан бол буцаагаад хариулт нь тань заавал ирнэ. Тийм учраас байнгын ийм сэтгэл зүгээр гэр бүлтэй мотивацч өөрийгөө сэтэлжүүлж хандах гэж хичээх хэрэгтэй. Манайхан нэг юмыг анзаардаггүй байх гэж би хувьд ойлгоод маш их одоо юу гэдэг хүмүүжүүлэх гэж оролддог. Гэр бүлийн гишүүдийг амжилттай байлгахын тулд. Гэхдээ хүмүүжүүлэх гэхээс илүүтэйгээр үлгэрлэх нь бол хамгийн чухал зүйл.
нөө заагаал ингээл тэгдэггүй юм, ингэдэггүй юм, тийм байдгийн миний насан дээр те та нарын насан дээр гэдэг юм яваад те. Тэр үлгэрлэх аягүй чухал ойлголт байхгүй. Тэр сайн үлгэрлээд ирэх юм бол хүмүүсийн үсээгөө дагаад эхэлдэг. Тэгэхээр хүүхдээ ямар дадлыг, гэр бүлийнхээ гишүүдийг ямар хэм маягийг гаргаад байгаасаа гэж хүсэж байгаа. Тэрийг л өөрөө үлдээдэг. Дараа нь аягүй амар зөв дадал гэр бүл сууж эхэлж байгаа. Ингээр амжилттай гэр бүл бол хамтд сэтгэл зүйтэй гэр бүл ах хэрэгтэй гэж. За. Үүнээс гадна амжилт гэдэг зүйл маань бол хувь хүн болгон дээр айл болгон дээр өөр өөр байдаг л та. Одоо жишээлбэл заавалчгүй олонний танил байх, заавал дуучин байх, заавал уран бүтээлч байх гэдэг бол бас амжилтын илэрхийлэл бол биш. Магадгүй танай эхнэр өнөөдөр оёдлчин байж болох юм тийм. Оёдлчин байгаад өнөөдөр энэ 3 хувцсыг заавалчгүй оёо дуусгаж тэр хүн сэтгэл хангалуун гэртээ арах хэрэгтэй. Харин тэр ажлыг одоо жишээлбэл сэтгэл тайван хийлгэх орчныг арга гэрийнхэн нь бүрдүүлж авах хэрэгтэй. Энэ бол ерөөсөө л тэр хүнийг сэтгэл тайван байлгах, амжилтанд хөтлөх, өнөөдрийг нь үр дүнтэй байлгах, үр бүтээлтэй байлгах. Амжилт гэдэг ойлголт чинь өөрөө харцсангүй ойлголт. Юу гэдгийг амжилт гэдэг үгийг чинь үндсэн нь өөрөө амж гэдэг үг байхгүй. Тэгэхээр та ямар ч төвшөнд байсан өөрийнхөө хийж байгаа ажлыг амжуулахын төлөө явах нь бол таны хувьд бол амжилт юм аа л гэж. Түнсэл одоо зургатаар гараад эсвэл улаан эвсний яслал байнга оролцоол тий. Хүмүүс өөрийг нь хүрээлээд вау гэж хамт селфит гэж хойноос нь хөөцөлж гүгээд байдгийг амжилт гэж ойлгох юм л энэ өөрөө буруу. Магадгүй тэр нөгөө хүндээ бас зовлон болдог ч гэж болно шүү дээ. Хүн харахад амжилт гэж ойлгогддог юм шүү дээ. Тэгээ юм ер нь хоёр талтай. Тэгэхээр заавалчгүй амжилттай байна гэдэг маань заавал онц сурах, заавал нэрд гарах, заавал олонний танил болохыг бол хэлэхгүй. Сэтгэл санаа тайван мөртлөө өөрөө өөрсдийнхөө амьдралд хамтын амьдралдаа сэтгэл хангалуун байхыг л ерөнхийдөө амжилттай гэр бүлийг зохио. Тэгэхгүй нөгөө яг бусдыг дөөрөөгаад амжилтанд хүрэх гэж нэгэд нөгөө даахгүй нөхө болоо хураана гэж тэгээ. Тэрнээс юм болох үү? Амжилтанд хүрнэ гэдэг маань зугаар л яг өөрийнхөө хийж байгаа зүйл эзэн болоосаа гэдгийг хэлээд байгаа. Тэгэхээр өөрийнхөө хийж байгаа зүйл эзэн бол өөрийнхөө ажиллаж байгаа салбартаа амжилт гарга. Түүнээс чи өнөөдөр юм ч үжиж гуйлийн салбарт очиод амжилт гаргахгүй тодорхой. Тэгэхээр яг өөрийнхөө салбарт амжилт гарга тэгээд хийж байгаа зүйлдээ эзэн бол альвада тууштай бай. Манай нэвтрүүлгийн баг анхны дугаараас хойш бид нар ярьж байгаа тийм ээ. Зочин болгол хэлдэг. Тууштай бай альва нэгэн зүйл гэдэг. Зүйлээд тэгэхээр эдгээр зүйлийг анхааруулж байгаа полиси төв юм маань анхаардаг. Полисиг нэг юм асуу гэжсэн марч нөгөө залуун сургалтыг явьчаа. Одоо юун дээр хэвлэр явж байлаа. Хин дээр явж байгаа. Одоо энэ 5 дахь өдөр сая инх болт загвар өсөж. Одоо бокс ч хин батхамтлаа. Дандаа олонний танилуудаар ер нь бол амжилт. Яг олонний танил гэхээс илүүтэй бид нар ингэж байгаа. Салбарт нөгөө хүмүүсүүд өөрсдөө санал өгдөг. Энэ хүний туршлагаа сонсмаараа, энэ хүнийг энэ залуу гэд ингэхлээр мэдээж нөгөө нэг нийгэм тренд болж байгаа тухайн үед яг амжилт гаргаж байгаа залуучуудаа санал болгох нь олон. Тэгээ мэдээж зохион байгуулалтаар зарим нөхцөл өгдөг бизнес эрхэлдэг залуу амжилттай явж байгаа стартапуудыг оруулах гэдэг юм иймэрхүү юмнууд бол байгаа.